Зоос мана. Старший чом. Зоос. За манай Арц намын бүлэг өчигдөр бас ээж тусаар хуралдаад ээж тусаарлаар шийдвэр гаргасан. Тэгээд танд бас танилцуулах, гардуулж өгөх гээд хурлын шийдвэрээр бид нэр албан шаардлага бас гаргасан. Би уншиж гоо. За 12 дугаар 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Арц намын бүлгийн шаардлага хөрвүүлэх тухай Монгол Улсын засгийн газар эдийн засгийн тодорхой бодлогогүй улс төр төрийн систем авилгал бүр идэгдэж ялзарсны уршгаар эдийн засаг зогсонгүй байдалд орж эдийн засаг агшиж байна. Аж ахуй нэгжүүд татврын өртөө дансаа хаалгаж боловсруул эрүүл мэндийн салбар хэлгээрээ хэвтэж иргэдийн амжилгаад ороодож эмзэг хэсэг нь хүнсний хомсдолд орох аюул нүрлэлээ. 2025 оны төсвийн орлого тасарч төлөвлөсөн хөрөнгө оруулалт хугацаанд хийгдэхгүй аж ахуй нэгжүүд гүйцэтгэлийн төлөөрөө авч чадахгүй эрх хүний төсөв өртөө эхлэх нөхцөл хүртжээ. Энэ даруй татврын дарамтыг бууруулж эдийн засгийн өсөлтийг тэтгэх төрийн данхар бүтцийг цомхтож хэмнэлтийн горимд ажиллах шаардлага үүссэн. Монгол Улсын засгийн газар эдийн засгийн өнөөгийн байдалд бодит үнэт дүнэлт өгөх чадамжгүй эдийн засгийн өсөлтийн суурь аж ахуй нэгжүүдийн өмнө тулгымцсан асуудлыг шийдвэрлэх хүсэлгүй иргэдийн амжилгааг хамгаалах асуудлыг үл тоож байна. 20 сайттай төрийн өнөөгийн данхар бүтцийг бууруулахын оронд 16 дэд сайд нэмж томилох, шинээр агентлаг байгуулах харлаган шийдвэрүүдийг гаргаж байна. Өгөөрөө өмнөх засгийн газрын алдаа давхарлыг засаж эдийн засгийн өсөлтийг дэмжиж авилгалтаа тэмцэнэ гэж найдсан олон нийтийн итгэлийг бүсэрдүүллээ. Тиймээс улсын хурлд Арц намын бүлгээс Монгол Улсын засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гаргасан дэд сайд томилох шийдвэрээ нэн даруй цэцэг засгийн газрын өнөөгийн данхар бүтцийг цомхтох санал боловсруулж намрын чуулганд багтаан Монгол Улсын хурлд оруулж ирэхийг шаардж байна. Энэхүү шаардлагыг биелүүлэхгүй бол засгийн газрыг огцруулах асуудлыг хүндэн тавих болно гэсэн ийм шаардлагыг бүлгийн шийдвэр орол болж олохын шийдвэрээр гарсныг бас танд хэлбэрөё. Зөвхөн нэг дэд сайдын асуудлаар бид нар бас онцгой нь ярьж байгаа юм биш. Эдийн засгийн нөхцөл байдал сүүлийн 1 жилийн 26 оныг дамнан үргэлжилж байгаа нөхцөл байдал олон зүйлүүд бас энэ бодит яг өнөөгийн эдийн засгийн салбар бизнес эрхлэгчдийн байгаа нөхцөл байдлыг та бас илүү сайн мэдж байгаа хаа гэж бодож байна. Яг одоо сүүлийн үед тэр татврын өрийг хэмжээ жилийн дотор бараг нэг дахин шахуу нэмэгдэж байгаа. Татврын өртөө аж ахуй нэгжүүдийн тоох 50,000 байсан бол 75,000 болж байгаа. Сүүлийн үед дансыг нь элчимтэй хааж бараг 30,000 аж ахуй нэгжийн өнөөгийн байдлаар данс хаачсан гэсэн юм сангийн яамны мэдээлэл явж байна. Энэ бүгд нөхцөл байдал, татвар төлөгчдийн нөхцөл байдал юм байхад нөгөө талд нь бид нэр татвараа авч чадахгүй байна гэдэг нэг юм. Энэ бол тэрнээс гурван гарч байгаа л асуудал. Татвар авах бол хоёрдугаар асуудал. Нөгөө сайлын үнэ маань тэнд турж өгч идэг. Бид нэр сүү сайлын одоо их сүү сайл авах ёстой байтал сайлын үнэгээ бид нар одоо эмчнээ нийтлж дуусгаж байгаа ийм нөхцөл байдал байгааг та бас анзаарж байхаа гэж бодож байна. Нэг нөхцөл байдал ийм байхад дэд сайдын асуудал гэдэг нь дайран дээр давсан юмсан ер нь ийм бодлого хандлагын асуудал энэ дээр гарч байна. Үнэхээр бас бодлого буруу тийш явж байна гэдэг ийм байр суурь бас Арц нам болоод Арц намын бүлэг дээр зөнхлөн гарч ирснийг бас танд нэмж бас хэлье. Саатны бас яа. Тав хөрөнгө болсон засгийн газрын хууль 2025 оны 1 сарын 17-нд оруулсан өөрчлөлтөөр хамтарсан засгийн газар ажиллаж байгаа үед тав хүн батлсан хууль. За энэ хуулийн 18-ийн 1 дугаар зүйлийн 4 хэсэгт Монгол Улсын яамыг засгийн газрын гишүүн Монгол Улсын сайд хэрэглэнэ. Сайдын эрхлэх асуудлын хүрээнд хараа ямаг л үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах өргөхөд дэд сайдтай байна гэдэг хуулийн заасан. Тэгээд үндсэн хуулийн заалтыг таавхан бас нэг мэдж байсан. Мэдээлэл засгийн газрын бодож төрийн хууль биелүүлэх улсын хуулийн хариуцнаа гэдэг үндсэн хуулийн 44 дугаар зүйлийг заасан байна. Тэгээд хуулинд
зөв сайд дэд сайдтай байна гэж заасан. Дэд сайдын бүрэн эрх гэдгийг ингээд тодруулаад шараар биччихлээ. Хаалт дэд сайдын бүрэн эрхийг хуульчилсан. За тэгээд дэд сайдын эрхлэх асуудлын харанд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Дэд сайдтай байна гэж хуульчилсан. Тэгэхээр энэ тав бүхний батлсан хуулиуд хэрэгжүүлж байгаа гэсэн үг. Яагаад тэгэхээр энэ салбарын хяналтыг дэд сайд нар хэрэгжүүлдэг. Хэрэгжүүлэх шаардлагатай болсон. Олон улсын за хууль зүйн хувьд бол юм байна. За олон улс ч гэсэн одоо ерөөсөө бүх дэлхийн бусад орлогчдын сайд гадна тушаал гэж алга байна. Одоо нэг сайд ихэд нэг сайдын жишээн дээр авахад 20-30 хороо комисс зөвлөд ажлын хэсэгт орж ажиллаж байна. Нийтдээ 48 комисс ажлын хэсэгт нэг сайд ажиллаж. За тэгээ улсын хурлын байнгаараа чуулганы хуралдаанд суух үүрэгтэй. За тэгээ одоо дэлхийн бүх улсад нэг ихтгэл нэгээс дэш дэд сайдтай байна. Азийн улсууд дэлхийд нийтээр тийм ажил явуулж байна. Жишээлбэл энэ тав бүхний батлсан засгийн газрын тухай хуулинд улсын хурал түүний байнгаараа за тэгээ байнгаараа суулсан комисс зөвлөл ажлын хэсэгт сайдын даалгаснаар сайдыг төлөөлж дэд сайд оролцоно гэдэг хуралтай харилцах. За сайдын даалгаснаар улсын хурал ерөнхийлөгчийн засгийн газар амин нийлсийн засагтай харилцах. Энэ тодорхой үр хөнгөцүүдтэй. За дараа нь дээр нь бол энэ сайд нар маань бол олон улсын жишг бол дэлхийн бүх улсад дэд сайд байна. Дэлхийн бүх улсад орлогч сайд, дэд сайд. Одоо янз бүрээр нэрлэж байгаа боловч нэрний янз бүр, нэршлийн янз бүр байх боловч эрх үүргийн дэд сайдын статустайгаар салбарын бодлого хэрэгжилт. Төрийн байгууллагуудын уялдаа холбоо хангаж болж байгаа. Одоо манай Тэмүүжин сайд, хууль зүйн сайд, хууль зүйн яам дээр гэмтрэгээс урьдчилан хэрэгэл зүйл байдаг. Тэгээ одоо ингээд гэмтрэгээс урьдчилан сайн ажиллах бол хуучин дэд сайдууд бүгд орж байгаа. Архины зах дургтай тэмцэхэд архины үйлдвэрүүдийн асуудлууд аж ахуйн яамны дэд сайд орцоол гэх мэтлийн нөгөө хуучин олон уялдуулдаг хороодыг татан 148 хороо. Ер нь ийм л учраас эдийн засгийн юм гэж хүндрэх гээдээс учраас манайх нүүрсний эдийн засаг болсон баялагын нөлөөлөлттэй болсон учраас бид төсвийн тодтол хийж 2.2 их нийтэд гасан. Гэхдээ одоо нэг талаас сайн нэг талаас муу зүйлт бол импорт $5 гэдэг чинь одоо бараг 10 их найдаар буураад тэнтрэ машины импорт буураад тэрнээс болоод төсөв төлөлт тооцоос 1.2 их найд зөвхөн айлын татвараас тасарч байна. 1.2 их найдаар. За тэгээд тийм учраас энэ засгийн газрын дотоод хяналтын нэг хэсэг болсон энэ салбарын хяналтын ерхий байцаагчаар ажиллана. За тийм агентлаг нэмж байгуулсан зүйл байхгүй. Ерөөсөө нөгөө хяналтын функцүүдийг тодорхой болгож энэ авилга хялбартай тэмцэж нэг хүн сурталч хэрэглийг багасгах гэсэн одоо энэ олон хяналтууд хувийн хүчлийг чирэгдүүлээд байгаа учраас энэ нэгтгэсэн зохион байгуулж ер нь салбарын хяналтын ерхий байцаагчаар ажилладаг дэд сайд одоо Солонгосын жишгүүд байна. Салбарын General Inspector гэдэг юм. Тэгээд энэ салбар дундын уялдаа холбоо хангах шаардлагууд байна гэж үзэж энийг байгуулсан билээ. Би протоколын хурлаар дэд сайдуудыг байхгүй тухайлж ирсэн бүх протоколуудыг шүүж үзлээ. Энэ хурлын шийдвэртэй тэгээ одоо их хурлын хуульд өөрчлөлт оруулах асуудал нь та бүхний санаач асуудал өөрчлөх нь бол одоо та бүхний бүрэн эрхийн асуудлаа та бүхэн шийдээд хуульд өөрчлөлт оруулах юм бол бид нэг хийж өгөх болов. Одоо дэд сайдтай болохоор бүх яам аймагтууд аймаг сумд орлогчийн асуудлууд бүгд тавигдана гэсэн үг үү? Гэхдээ тэр бол төрийн хяналтын хуулиар хоригдсон учраас хяналтын хуулиар хоригдсон учраас орлогчтой нар бол тэр хуулиар бол байх боломжгүй. За дэд сайд нар бол ийм тэгээд машин унаагүй ажлуудаа сайжруулах тодорхой үүрэг чиглэлтэй ажиллаж байгаа. Одоо нэг хурлаас таган хууль санаачлаад дэд сайд байхгүй гэдэг тийм шаардлагагүй байна гэж үзчихвэл бид нар тэгэл тавхны шаардлагыг хэрэгжүүлж байна. Одоо бид нар бол 148 хороо ер нь цамхтах үр ашиггүй компани төсвийн зардал бүгдийг л цамхтах ажил бол тасралтгүй явуулж байна. Үргэлжилж байгаа яг чинь нэг ажилгүйдлийн тэтгэмжийн тэр авдаг нэг басан хуулийн өөрчлөлтөө энэ бол төсвийн зардлыг нэг жилдээ нэмэгдүүлээд байгаа учраас тэгээ 6 сарын цамхталт орсон 9 цамхтах центр хүмүүс энэ жил төсвийн алдлыг бас нэмэгдүүлээд байгаа байхгүй. Гэхдээ энэ таны хэлж байгаа асуудлуудаар эдийн засгийн эрхчлөөний тухай хууль өргөн барьсан таах хэлцэх баг.
энэ хоёрын хүчлийг дэмжих зорилготой багц бол зөвшөөрлийн хуулийг өргөн зөвшөөрлийн тоо 2 дахин багц 1000 гаруй журмыг хүчингүй болгож байна. За тэгээд баялаг бүтээгчдийг дэмжих багц хууль гэдэг татварын багц хуулийг урьдчилан байдлаар хэлэлцүүлээд 7 хоногт улсын хурл дөрвөн барина тийм. Одоо тэр дан саадаг юм чинь татварын хуулиар заасан. Төр байгаа дөр татвар байна. Энэ татвараар ч одоо энэ эмч багш нарын цалин өс цагдаа зэрэг бүх юмыг цалин өсөөр төлж байгаа. Тийм учраас энэ татварын багц хуулийн тарин дээр өргөн барьж байгаа татварын хуулинд татварын байцаагч зөвлөн туслах одоо энэ асуудлуудыг шийдэхэд тусалдаг илүү тийм эрх мэдэлтэй болгож дан саадаг зохицуултыг бол халж байгаа тийм хууль бол өргөн барьж байгаа. Тэгэхээр энэ хуулиар Монгол Улсын засгийн газрын тухай хуулийг мэдээж улсын хурлаас баталж байгаа. Гэхдээ Монгол Улсын засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг нийт талаар Монгол Улсын ерөнхий сайдд өөрт нь хуулиар хариуцуулсан, үндсэн хуулиар хариуцуулсан онцгой бүр ярих байдаг. Тэгэхээр одоо ерөнхий сайд одоо энэ заалтыг ер нь жишээ нь энийг нэг сөрөг хүчин бариад энэ заалтыг тийм юм гэж нэрэж бас зохисгүйч бас байж болох юм байна. Тэгэхээр энэ дээр жишээ нь яг одоо энэ бүр эрхийнхээ хүрээнд үндсэн хуулийн тэр зарчмын хүрээнд энэ заалтыг та өргөн барих ёстой гэж тахтай байна. Улсын хурлын гишүүд бүр эрхийн хүрээнд анхдагч бол эрүүгийн хууль анхдагч бол татварын анхдагч хууль санаачлахгүй гэсэн тийм үндсэн хууль болон хууль дэх төвийн тухай болт. Өөрсдөө хэрвээ ингэ шаардлага өгж үзвэл ямар ч хуулиар санаачлах хэрэгтэй гэж шаардлага. Бид нар бол хууль биелүүлэх үүрэгтэй. Засгийн газар хууль биелүүлэх үүрэгтэй.